2014 оны 4-р сарын 28-нд Тайваны Тайчун хотын Фэньюан дүүргийн цагдаагийн хэлтэст нэгэн өндөр настай эр залгаж хүүн 3 өдрийн турш сургаггүй болсон талаар мэдэгджээ. Алга болсон хүн нь Токиогийн үйлдвэрийн эзэн 36 настай Лан Канью байлаа. Цагдаа нар хэргийн мөрөөр камерын бичлэгийг шалгахад Лан Канью хамгийн сүүлд найз бүсгүй Хуан Жинвэний амьдардаг орон сууцны байранд харагдсан байна. Тэрээр 4-р сарын 27-ны шөнийн 3 цаг үед машинаараа байрны доод давхрын зогсоолд ирж дараа нь лифтээр 9 давхурд гарсан бөгөөд тэнд найз бүсгүйтэйгээ амьдардаг байж. Үүнээс хойш тэр ор мөргүй алга болсон, харин машинын зогсоол дээрээ хэвээр үлдсэн байв. Харин сонирхолтой найз бүсгүй нь болох Хуан Жинвэн түүнийг тэр өдөр огт ирээгүй гэж мэдүүлсэн. Өөрөөр хэлбэл Лан Канью лифтнээс буугаад гэрийнхэн хаалх хүртэлх хитгэн алхмын зайдал гинэд алга болсон мэт болсон байна. Тэр үед бас өөр лай авахтай нэгэн эмэгтэйн хэрэг олон нийтийн анхаарлын төвд байсан бөгөөд мөн л лифт дээр хамгийн сүүлд харагдаад алга болсон учраас цагдаа нар бичлэгийг дахин шалгаж байрны бүх хэсгийг нэг бүрчлэн самнаж дээврийн усан сав хүртэл хайсан ч ямар ч улмөр олдоогүй. Яг л үүнтэй төстэй Лан Каньюгийн мэдээ нийтлэгдмэгц интернет хэрэглэгчид янз бүрийн таамаг дэвшүүлж эхлэв. Зарим нь цаг хугацаагаар аялсан гэж, зарим нь зэрэгэлдээ байрлуу үсрээ зогтсон байх гэж. Эсвэл хаа нэгтээ нуугдсан байж магадгүй гэж үзсэн. Цагдаа нар оролцоох барилгуудын хяналтын камерыг хүртэл шалгаж олон мянган хүнийг шүүж үзсэн ч үр дүн гараагүй бөгөөд мөрдлөг дахин эхлэх зэгтээ очив. Ингээд Лан Каньютэй хамгийн сүүлд уулзсан хүн болох найз бүсгүй Хуан Жинвэн дээр мөрдлөг төвлөрч. Хуан Жинвэн 46 настай, Лан Каньюгаас 10 насаар эгч боловч өөрийгөө сайн арчилдаг, загварлаг хувцалдаг тул 30 гаруй настай мэт харагддаг байж. Тэр массажны газар ажиллаулдаг, өмнө нь 2 удаа гэрлэж байсан өмнөх нөхрөөсөө нэг хүү нэг охинтой. Тэр Лан Каньютай 5 гаруй жилийн турш үерхэж хамт амьдарч байсан юм. Цагдаагийн байцаалтын өмнө Хуан Жинвэн 2 чухал мэдээллийг өгсөн. Нэгдүгээр Лан Канью тэр шөнө үйлчлүүлэгчтэйгээ уулзахаар зочид буудал руу явна гэж хэлсэн гэж мэдүүлсэн. Хоёрдугаарт Лан Канью 2 туйл сэтгцэн эмэгтэй байсан тул муу бодол төрсөн байх вэ гэж санаа зовж байсан гэв. Байцаалтын турш Хуан Жинвэн маш их гонигтай харагдаж, Лан Канью бол өөрийнх нь хамгийн хайртай хүн байсан гэж байнга давтан хэлж байлаа. Найз залуу нь алга болсноос хойш олон 10 цагийн турш хоол идэж чадахгүй, унтаж чадахгүй байсан бөгөөд цагдаа нартай хамт байрны бүх хэсгээр явж хайлтанд оролцож байсан. Тэрч бүхэл ядарч туйлдаад цагдаагийн машин дотор зогсоол дээр хүртэл унтсан байв. Тэнд байсан хүмүүсийн ихэнх нь түүнийг үнэхээр санаа зовж байна гэж итгэж байлаа. Гэвч үүнээс үл хамааран цагдаа нарын сэжиг маш хурдан Хуан Жинвэн дээр төвлөрсөн. Цагдаа нар дахин байрны хяналтын камерыг шалгах үед нэг сонирхол татсан зүйл илэрв. Лан Канью алга болсны маргааш өдөр буюу 4-р сарын 27-ны 15 цагаас хойш хамгаалтын малгай өмсөж, улаан зузаан хүрэмтэй нэгэн эмэгтэй лифтээр олон дахин орж гарч байж. Тэр эмэгтэй хэдхэн цагийн дотор хэд хэдэн удаа дээш доош явж том уут авч явсан нь бичлэгт үлдсэн байна. Үүгээрч зогсохгүй улаан хувцастай эмэгтэй лифтээр орж гарч байх үед цагаан хувцастай өөр нэгэн эмэгтэй мөн адил хэд хэдэн удаа том ууттай орж гарсан нь харагджээ. Цагдаа нар тэр цагаан хувцастай эмэгтэйг таньж тэр нь Хуан Жинвэн мөн болохыг тогтоосон байна. Тэгвэл тэр зузаан улаан күртэгтэй эмэгтэй хэн байсан бэ? Энэ хүн цагдаа нарын анхаарлыг ихэд татсан юм. Учир нь 4-р сарын сүүл үеэр аль хэдийн дулаараад эхэлсэн байхад ийм зузаан хувцас өмснө гэдэг хэвийн бус. Иймээс цагдаа нар зөрөгтэй таамаг дэвшүүлж энэ улаан хувцастай эмэгтэй нь мөн Хуан Жинвэн өөрөө байж магадгүй гэж үзжээ. Удалгүй тэд Хуан Жинвэнийг дахин дуудаад энэ улаан хувцастай эмэгтэй чи мөн үү гэж асуухад тэр огтхон жиргэлзэлгүйгээр шууд хүлээн зөвшөөрсөн байна. Тэр хүн тайлбар өгөхдөө уутнууд дотор бүгд хувцас байсан. Учир нь тэдний амьдарч байсан байрыг 10 гаруй хоногийн өмнө зарсан тул аль болох хурдан цэвэрлэж эд зүйлсээ нүүлгэх шаардлагатай болсон гэж. Тиймээс тэр хувцаснуудаа өөрийн массажны газарт зөөж байсан гэж тайлбарласан. Дараа нь тэр цагдаа нарыг массажны газар руугаа дагуулж очиход үнэхээр камер дээр харагдсан уутнуудын зарим нь хувцас байж, гэвч хувцаснуудыг аль хэдийн задлаа тараасан байсан тул яг хэдэн уут байсныг тодорхойлох боломжгүй болсон байна. Цагдаа нар тоолох үед камер дээр гарсан хэмжээнээс зөвхөн тал орчмол таарж байсан байна. Хуан Жинвэн үүнийг тайлбарлахдаа нэгэнд задлаа тараачихсан юм чинь яг хэдэн уут байсныг тоолж чадахгүй шүү дээ гэж хэлсэн байдаг. Ингээд харахад цагдаа нар мухардалд орсон мэт боловч мөрдлөгийн турш Хуан Жинвэн маш тайван хамтран ажилласан, асуулт бүрд төвөггүй хариулж байсан нь харин ч тэдний сэжгийг улам гүнзгийрүүлсэн. Учир нь бүх зүйл түүний хувьд урьдчилан бэлдсэн мэт яг л урьдчилж давтсан жүжиг шиг санагдаж байлаа.
Тэр хэдхэн цагийн дотор олон удаа хувцас сольж, улиралд тохирохгүй хувцас өмсөн нь ойлгомжгүй байсан тул цагдаа нар бичлэгийг дахин шалгаж, уутнуудыг хүртэл томруулан харж, ямар нэг улмөр олж илрүүлэхийг оролдсон байна. Ингэж шалгах явцад тэднийг сонирхолтой зүйлийг анзаарав. Хуан Жинвэний гар гэмтсэн байж. Харин Хуан Жинвэн үүнийг тайлбарлахдаа ногоо хэрчиж байхдаа санамсаргүйгээр зүссэн гэж хэлсэн ч шархан нилээдгүй юм байсан. Ингэхэд цагдаа нар зүгээр ногоо хэрчээд ийм гүн шарах үүсэхүү гэж асуухад тэр хэсэг хугацаанд тэнэгэлзэж дараа нь гахаан арьс зүсэж байгаад гэмтсэн гэж өөр тайлбар хэлсэн байна. Энэ үеэс эхлэн цагдаа нарын дотор нэг л муу зөнтөрж эхлэн Лан Канью аль хэдийн амиа алдсан байж магадгүй гэсэн таамагт хүрлээ. Хуан Жинвэнийг гол с ิจ гтнэр бүртгэж мөрдлөгт хамтран ажилуулах нэрээр цагдаагийн хилтэст авчирсан байна. Метр 55 см өндөртэй Хуан Жинвэн метр 70 см орчим өндөртэй эрэгтэй хүнийг хөнөөх нь амаргүй. Заавал тэмцэл болж биед нь улмөр үлдэх ёстой гэж цагдаа нар үзэж байв. Нөгөө талаас хэрв Лан Канью үнэхээр амиа алдсан бол түүний найз бүсгийн орон сууц анхны хэргийн газар байх магадлал хамгийн өндөр гэж таамагласан. Гэвч эмэгтэй цагдаа нар Хуан Жинвэнийг наривчлан шалгахад түүний биед ямар ч тэмцлийн улмөр илрээгүй. Үүнээс ч илүү хачиргалтай нь шүүх шинжилгээнийх нь түүний гэрт маш нэгт үзлэг хийхэд нэг ч цусны толб илрээгүй байлаа. Энэ үед нэг асуулт гарч ирсэн. Үнэхээр Хуан Жинвэн буруугүй юу? Тэр хүн алаагүй байж болох уу? Гэсэн ч түүний с ิจ гтээ зан авир хит их байсан тул цагдаа нар бууж өгсөнгүй. Улмаар түүний байранд дахин нийт 3 удаа нэгжлэг хийсэн байна. Энэ 3 дахь удаагийн нэгжлэгээс харин бодиттой зүйл гарч ирсэн. Мөрдөгчд таацны дээрээс маш цэгцтэй багасан том боодол олсон ба дотор нь пассворд онгоцны тасалбар мөн нэг галт тогооны хутга байж. Мөрдөгчд тэр даруй хутгийг шинжилгээнд явуулсан боловч хариу нь хүн бүрийг гайхшруулв. Ямар ч хэрэгтэй улмөр илрээгүй, зөвхөн амтны гаралтай цусны улмөр л илэрсэн байна. Тэгвэл ийм энгийн хутгийг яагаад таацанд нуусан байсан бэ? Цагдааг төрөгдүүлэх гэж үү? Эсвэл зориуд с ิจ гийг тараах гэж үү? Энэ хооронд цагдаагийн хилтэст үлдсэн Хуан Жинвэн өдөр шөнөгүй үргэлжилсэн байцаалтын дараа туйлдж ядарсан байдалтай болсон байв. Тэр даарч байна гэж хэлэхдээ цагдаа нар түүнд формын хүрэм нөмрүүлж өгөхөд тэр даруй буудан дээр унтаад өгчээ. Өглөөний 5 цаг өнгөрсний дараа Хуан Жинвэн гинэд сэрд сун би прокурор шүүгчтэй уулзмаар байна гэж хэлсэн байна. Мөрдөгч түүнээс яагаад гэж асуухад тэр өөртөө ярьж байгаа мэт нам дуугаар Лан Канью энэ хорвоод байхгүй болсон. Аимшигтай тэр дүр зураг үнэхээр аимшигтай гэж хэлжээ. Мөрдөгч үүн дээр нь тулгуурлан шууд асуусан. Чи биднийг цогт сайсан газар руу аваачих уу гэж асуусан байна. Харин Хуан Жинвэн хариулахдаа тийм прокурор ирвэл би дагуулад очино. Тэр үнэхээр аимшигтай гэж хэлсэн байна. Удалгүй прокурор цагдаагийн хилтэст ирсэн байна. Хуан Жинвэн прокурорт хандан хэрэгээ хүлээхийн оронд ялын хугацааг 2 жил болгож тохирохыг хүсжээ. Прокурор энэ саналд бараг эргэлзэлгүй зөвшөөрч үүний дараа Хуан Жинвэн бүх гэмтэргээ дэлгэрэнгүй тайлбарлаж эхэлжээ. Ингэж ямар ч бодит нотлох баримтгүй цогцолж олдоогүй байсан хэрэг с ิจ гтний өөрийнх нь бууж өгсөн мэдүүлгээр шийдэгдсэн. Ийм аимшигтай хэрэг юунаас үүдв гэдгийг ойлгохын тулд эхлээд Хуан Жинвэний тухай ярьцгаая. Хуан Жинвэн бол ухаалаг хөдөлмөрч эмэгтэй байсан. Тэр халамжтай ээлдэг зангаараа үйлчлүүлэгчдийг татаж чаддаг тул массажны бизнес нь маш амжилттай явж байж. Үүгээр зогсохгүй тэр мөн хуримтлуулж өөр нэг байр худалдан авч дотор нь 9 жижиг өрөө болгон хувааж түрээсэлдэг байсан бөгөөд сар бүр ойролцоогоор $80,000 орлого олдог байв. Яг энэ түрээсийн байрнаас улбаалж тэр Лан Каньютай танилцсан бөгөөд улмаар тэд үерхэж хамт амьдрах болсон. Хуан Жинвэн найз залуудаа маш их хайртай байсан. Хүмүүсийн дунд түүнийг нөхөр мэд танилцуулдаг байж. Тэр мөн бизнесийн сэтгэлгээтэй нэгэн байсан тул Лан Каньюг өөрийн гэсэн үйлдвэр нээхийг дэмжсэн. Үүний тулд хөрөнгө босгохоор бүр төрлөх нутаг Фужиан руугаа буцаж ааваасаа өвдөг сөхрөн байж мөнгө зээлж авчээ. Эцэст нь тэр 1 сая юаныг хувьцаа хэлбэрээр оруулж дараа нь 15 сая юаны батлан даалт гаргаж өгснөөр Лан Каньюд токрын үйлдвэр нээхтэн тусалсан байна. Лан Канью үүний хариуд жил бүр 200,000 юаны ашиг хуваарлана гэж амласан ч энэ амлалтаа хизээж биелүүлээгүй. Энэ нь Хуан Жинвэний дотор гомдол бухимдлыг хуримтлуулж эхэлсэн. Гэсэн ч Хуан Жинвэн найз залууга даган Нантау муж руу байнга очиж эцэг ихтэй нуулсан Лан охтны гэр бүлд өөрийгөө хүлээн зөвшөөрлөхийн тулд ихээхэн хичээдэг байж. Гэвч Лан Каньюгийн ээж хүүгийнхээ найз өсгөөд огт дургүй тэдний харилцааг үргэлж эсэргүүцдэг байсан. Хэрэг болохоос 2 жилийн өмнө 44 настай Хуан Жинвэн жирэмсэн болсон нь түүнийг маш их баярлуулсан.
Тэр хүүхэдтэй болсноор лан овогтны гэр бүл хүүхдийн төлөө тэдний гэрэлтийг зөвшөөрөх байх гэж найдаж байв. Гэвч бодит байдал эсэргээрээ өрнөжээ. Лан Канью жирэмсэн болсон талаар огт баярлсангүй, харин ч хүүхдээ авахулахыг шаардаж өөртөө нь хизээж гэрлэхгүй гэж хэлсэн байна. Өөрийн хийсэн бүх зүтгэл золиос нь хариу авч чадахгүй байгааг ойлгосон тэр мөчөөс Хуан Жинвэний дотор аллагын санаа төрж эхэлжээ. Хуан Жинвэний үйлдэл бол санамсаргүй зүйл биш, маш нарийн төлөвлөсөн алхам алхмаар хэрэгжүүлсэн төлөвлөгөө байлаа. Тэр бараг бүх боломжит нөхцөлийг урьдчилан тооцоолж хэрэгжүүлэх чадвар нь маш өндөр байсан. Сүүлийн 2 жилийн хугацаанд тэр нойрог үдэл гэсэн шалтгаанаар эмчээс олон удаа нойрны эм бичүүлж авч багаар цуглуулсан байна. Цогцыг устгахын тулд тэрээр нууцаар машин жолоодож сурсан. Мөн аллах болсны дараа байшин сүнстэй гих нэр зүүхгүй гэдгээс сэргийлж зах зээлийн үнээс арай доогуур үнээр байраа урьдчилан зарсан нь дараа нь эд зүйлсээ зөөж байгаа мэт харагдах шалтгаан болж өгсөн. Байрч зарагдсан учраас ууц сав зөөх нь хэвийн зүйл мэт харагдах байв. Бүх зүйл бэлэн болмогц тэр төлөвлөгөөгөө хэрэгжүүлж эхэлжээ. 2014 оны 4-р сарын 27-нд Лан Канью гэртээ ирэхэд Хуан Жинвэн түүнд харт цай өгч уулгасан. Тэр цайнд урьдчилан цуглуулсан нойрны имийг хийсэн байв. Лан Канью ухаан алдаж унтсны дараа тэр хүзүүний гол судсыг нь огтолжээ. Үүнээс өмнө тэр орон дээр хар гэлгурууд дэвсэж цусыг матаас руу шингээхээс сэргийлсэн байв. Дараа нь тэр Лан Каньюг ван дээр тавьж угаалгын өрөөлө учирч оруулан цусыг нь гаргаж эхэлсэн. Хүүтэн сэтгэлдээ нэмэгтэй орны дэргэд хэдэн цагийн турш хүлээж бүх цусыг нь гаргасны дараа цогцыг 7 хэсэг болгон салгасан байна. Хуан Жинвэн массажистын гэр бүлд өссөн. Багаасаа ааваасаа массаж сурсан тул хүний яс булчингийн бүтцийн талаар тодорхой ойлголттой байсан нь түүний цогцыг хэсэгчилсэн задлах үйл явцыг илүү амар болгосон гэж үздэг. Дараа нь тэр цогцыг хувцсанд ороож жирийн хувцастай хольж нийт 11 багц болгосон бөгөөд тэдгээрээс зөвхөн 4 багцт нь л хүний биеийн хэсгүүд байсан байна. Ингэж бусад багцуудтай хойлох нь анхаарал татахгүй байх зорилготой байж. Тэр мотоциклоор эдгээр багцуудыг хэсэгчлэн зөөж өмнөх өдөр нь түрээсэлсэн камерын хараанд өртөхгүй байрлуулсан машиндаа хийсэн байна. Эцэст нь тэр машинаа унаж Тайваны Тайчун хотын Шиган дүүргийн аж үйлдвэрийн зам дагуу очиж цогцыг хаяад бензин асхан шатаахыг оролцсон. Буцах замдаа ядарч сандарснаас болж машинаа хам боргоцын талбай руу оруулж мөргөөд эвдэрсэн машиныг зүгээрэл замын хажууд орхиод явсан байна. Маргааш нь тэр дахин шатаасан газартаа буцаж очиход гар хөлн түлэгдсэн ч хоол бие хэсэг нь бараг бүтэн үлдсэнийг олж харжээ. Тиймээс тэр ойролцоо газар гүйх нь нүх ухаж үлдсэн хэсгийг нь булаад дээрээс нь нэмгэн шороогоор дарж мөчөр өвсөөр маш нэмбай халахалсан байна. Гэртээ буцсныхаа дараа тэр буудалд өрөө авч хэрэгт ашигласан хутгийг цэцгийн савны ард нуусан байж. Ингээд харахад Хуан Жинвэний үйлдэл үнэхээр нарийн алхам бүрэн төлөвлөгдсөн байлаа. Тэр цогцыг хаях газар болоод камерын өнцгийг хүртэл урьдчилан судалсан байсан. Хэрвээ өөрөө хэрэгээ хүлээгээгүй бол цагдаа нарт цогцыг олоход маш хэцүү байх байж. Гэхдээ хамгийн аимшигтай нь энэ төлөвлөгөө ганц хүний хөнөөгөөд зогсоогүй. Найз залууга хүнөөсний маргааш нь Хуан Жинвэн 2 сав бензин авч Нантау муждах Лан Каньюгийн эцэг эхийн гэрийн арын хашаанд очиж тэднийг шатааж алахыг оролдсон байна. Аз олоход ээж нь үнэрийг мэдэрч гарч ирснээр энэ оролдлого тасалдсан. Хэрвээ 2 минут хоцорсон бол дахиад хэд хэдэн аймнаас эрсдэх байсан байж магадгүй. Цагдан хоригдож байх хугацаанд Хуан Жинвэн судар хуулж бичдэг байсан бөгөөд шүүгч болон хохирогчийн гэр бүл зориулан 5 ширхэг гэмжлийн загтал бичсэн байдаг. Түүний энэ хүүтэн шийдвэр хатуу үйлдэлийг харахад нэг зүйл тодорхой. Тэр хүн өмнө нь хэрэг хайрлаж байсан шигэ төдий чинээ гүнзгий үзен ядаж байсан болол та. Түүний ухаалаг байдал, зориг, болгоомж, төвчээр бас хэрцгий зан нь жинийн хүний хэмжээнээс давсан байлаа. Хэрвээ эдгээр чанараа зөв зүйлд ашигласан бол тэр амьдралдаа аль хэдийн амжилтанд хүрсэн гэн байх боломжтой байсан. Гэвч тэр эсрэг замыг сонгож, энэ сонголт нь зөвхөн хохирогчийн гэр бүлд нөхөж баршгүй өвдөлт үлдээгээ зогсохгүй, өөрийнх нь гэр бүлд ч мөн адил шанал авчирсан. Хүмүүс заримдаа хэн нэг хайрлахдаа хитээдсэн зүйл дотроо эргэж нэгсээр байдаг. Нөгөө хүн яг юу хүлээж байгаа. Тэр хүлээлтэнд хэрхэн босож ирэхийг бид хизээж бүрэн мэдэж чаддаггүй. Эцэст нь хэлэхэд Хуан Жинвэний хэрэг маш нарийн төлөвлөгдсөн ухаалаг мэт харагдж байсан ч шүүхийн шинжилгээний салбарын эцэг гэгддэг Эдмонд Локкарт хэлэхдээ хүн алхсан газар бүртээ уулмөр үлдээдэг гэж хэлсэн байдаг юм а.